Гэрэлт амьд яриа. Мөнгөнөө чиний хувьд ямар ажлыг том ажил, ямар ажлыг жижиг ажил гэж боддог вэ? Би бол багадаа бол дарга нарын ажил бол том ажил, худалдагчийн ажил бол жижиг ажил гэж боддог байлаа. За яа. Дарга нарын бол ингээл ширээний ар суугаал гарын үсээ зурах хамгийн том ажил нь гарын үсээ зурах ажил. Гэтэ мэдээж одоо бол тэгж бодохоо болсон л доо. Ямар ч ажил адилхан юм байна. Яг хувь хэмжээндээ том юм байна. Өөрөө яаж харж байгаагаас шалтгааллах юм болов уу гэж бодож байна. Чи юу гэж бодож байна? Миний хувьд бас хүмүүс зөвөр би бол бүх ажлуудыг адилхан л хүн болгонд байгаа ажилдаа аюу сайн хандах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ сүүлийн үед хүмүүс маань тэ нийгэмд бас ер нь дэлхийд даяар хүмүүс нэг том ажил хийх аюу сонирхолтой. Том юм хүлээж суудаг. Амьдралдаа нэг л гинтийн том өөрчлөлтийг, гинтийн том амжилтыг л тэ хүсэж хүлээж идэг. Энгийн зүйлүүдийг тоож, оошоож ингэж ажилтдаг. Иймэрхүү байдлаас анзаардаг. Гэтэ өөрийнхөө ажиллаж байгаа ажлаа томоор бодоод сэтгэл хангалуун явж байгаа бас цөөхөн байна үгүй юу те. Ихэнх нь яг чинийхаар бодоод байгаа байхгүй те. Тэгэхээр Есүс Христ их эзэн өөрийнхөө хүмүүст өөртөө итгэдэг улсуудад миний та нарт хэлсэн үгийг гэрэлт гарган яриа гэж хэлсэн байдаг. Тэгээд Есүс гэдэг хүмүүс амьдралдаа байрж явдаг, амьдралдаа даган мөрдөг олон гайхалтай үнцэнтэй зүйлүүдийг гэрэл нэвтрүүлэлтэд хуваалцгаар бид нар өнөөдөр зочноо борж ирүүлээд байж байна. Тэгээд таныг ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Өөрсөнд баярлалаа. Та хоёрт үнэхээр таатай байна. Тэгэхээр бид хоёр сая ярилцжсэн та сонссон байх л та тийм том ажлын тухай тэгэхээр жижиг ажлын тухай таны бодлоор том ажил гэж ямар ажил вэ? Тэгээ хүмүүс бол мэдээж маш их зүйлийг мөрөөддөг, их зүйлийг харахыг, барихыг хүсдэг тийм. Гэтэ яг үнэндээ тийм том ажилд хүрэхийн тулд хүн зайлшгүй бага зүйл дээр, энгийн зүйл дээр байгаагаар хандаж бас ер нь үнэнч шудраг байх хэрэгтэй юм болоо гэж бодож байна тийм. Аз таарад хүмүүст нэг л нүсэр том амжилт нэвсийгээл ороод ирдэг штэ заримдаа тийм. Надад зүгээр сая нэвтрүүлгийн өмнө Яндорол гэж одоо тийм үг гарсан байл шүү дээ. Яндотой. Тий. Яг үнэ яндотой. Тэгээ жишээ нь яг нэвтрүүлгийн өмнө би бодож ийл л да. Иймэрхүү амжилт. Хүмүүсийн мөрөөдөл хамгийн амархан мөрөөдөл юу гэвэл хамгийн амархан аргаар баяжих. Тий. Хамгийн амархан зоохгүйгээр тий. Ерөөсөө зоохгүйгээр. Тэгээ тэрний нэг гол том шинэлнүүд нь суглаанууд гэдэг шүү дээ. Суглаа бол хэдэн төгрөг төлөөлөл байж байгаа юу ч хийхгүй гэл тоогоо тааруулаад ингэ сууж байгаа л нэвсийтлээ олон сая доллар хожоод Америкт зөвөр инээдтэй тэр доллар олон сая доллар хожсон лотерейд хожсон хүмүүс 10 жилийн дараа ер нь 90% дампуурсан байд юм байна. Тоогоосноос тэгвэл ингэдэг гэсэн үг яаж олдсон шигэ яг тэгээ гар авчдаг яг үнэ. Ер нь бол тийм л байж та. Тэгээ би зөвөр бодож ийлаа хэрвээ хүн байгаа мөнгөө суглаанд зарцуулахаас өөрөөр сэтгэж чаддаггүй болвол тэ суглаанд хожсон мөнгөө юунд өрхөө гэдгээ мэддэггүй тийм. Энээс одоо өрн тарам хийгээ ачдсан болов гэж бодож байгаа. Тэгэхээр ямар ч том юм ер нь жижигхэн зүйлүүд бий болдог шүү дээ. Таны хувьд амьдралдаа энийг үдсэн бод тэ харсан жишээ хүн нэг амьдралдаа ухаарсан байна тийм ухаарсан яг энийг ойлгож ухаарсан тийм тохиолдол байдаг. За байлгүй яах вэ? Тэгээд мэдээж би том зүйл мөрөөдөж үтсэн тий хүсэж үтсэн. Гэхдээ жижиг зүйл дээр бас их үнэнд шудраг байх хэрэгтэй гэдэг. Ер нь Есүст итгэснийхаа дараа л ойлгосон. Үнэндээ бол өмнө нь энэ талаар тэгж их бодож ер нь үзээг байна. Тий. Тэгээд намайг итгэж цуглаанд явснаас хойш ер нь бага зүйл дээр итгэмжтэй бай гэж Библиэлд байдгийг би олж харсан байгаа. За тэгээд нэг удаа нэлээ хэдэн жилийн өмнө юм аа хуушур зарлаа. За. Тэгээ хуушур зарсан. Тэгээ хуушураа оюутан байсан учраас нэлээ олуулаа тэр хуушурыг хийгээд шүнжээ хийгээд тэгээд мөнгөтэй болж байгаа юм тий. Тэгээд ашиг болж байгаа юм чи нэг дахин үржүүлээд тэгээ худалдагчаар тэр мөнгөө задлуулах болсон байхгүй юу? Нэг найзтайгаа хамт. Тэгсэн чи нэг дахин өгцөн байгаа юм чи. За би жишээ нь магадгүй 12,000 байлаа гэж бодоход 24,000 задлаад өгөхдөө буруу тол өгсөн юм уу? Бүр нэг дахин нэмээд тэгээ гараад битээр ингээд нэлээд шоконд орлоо. Тэгээ яах вэ? Юу вэ? Нөгөө
мянгаыг чинь 5-6-аа хуваасан дээрөө 24-ийг хуваасан дээрөө яахав гэж сонголт гараад ирсэн. Тэгээд хоёулаа баг энүүхэндээ баг л булгамжтай юм билүү гэл те. Яахав гэ. Тэгээд хоёулаа за нэгэнт библиэлд баг зүйлдээ итгэмжтэй бай гэсэн юм чинь хоёулаа шудраг байя. Нэгэнт битээр хөдөлмөрөөр 12,000-ыг найзуудаар олж байгаа үний юм чинь бид нэр шудраг байх хэрэгтэй гээд ороод нөгөө худалдагчид буцааж өгсөн. Та ингээ битээр нэг дахин илүү мөнгө өгсөн байна гэсэн чинь тэр чигээр орилол те. Бистэ үнэн цөм шатах байсан байна. Бистэ ороо бистэ баллал бангтуулах байсан юм байна шүү. Юу вэ? Тэгээд өөрөө тэр хүний өмнө дээр байсан худалдагч байгаа те. Тэгээ маш их баярлаад битээр нэг шоколад өгч ирсэн. Баярлалаа. Үнэхээр баярлалаа. Ийм хүмүүс одоо ч байдгүй штэ гэл. Тэгэл тэр аюухан худалдагч нар бүгдээр нийлээд ястаа. Өө ямар сайн хөөхтүүд ийм хүн байна уу үгүй юу гэх. Битээр чин тэр үедээ мандаад байгаа юм биш үү. Тэгээд ямар ч байсан айгүй тийм сэтгэл хангалуун болсон. Тэгээ айгүй баяр хөөртэй. Тэгээ түрүүний хэлжсэн шиг хөдөлмөрөөр баг зүйлийг олж явна гэдэг бол сэтгэл хангалуун байна. Олзны баг намттай яг олзны баг намттай гэдэг. Хий дэмээ аюу тийм их зүйлээр бид сэтгэл хангалуун болж чадчихгүй баг. Та тэгээд түрүүн яг хальт хилдээд өнгөрлөө тэ би сэтгэлсэн өмнө яг том юм мөрөөдөж үтсэн. Тэгээ тэрнээс өмнө бол жижиг юм найдвартай хандах гэж юу ойлгоогүй байсан ба. Тэгэхээр ингээд Есүс тэгэхээр тэр том юм мөрөөдгөө ерөнхийдөө хүн болчих хэрэгтэй гэсэн үг. Мэдээж үгүй. Мэдээж үгүй. Бид илүү мөрөөдөх хэрэгтэй, илүү бодох хэрэгтэй, санах хэрэгтэй болдог те. Харин ч илүүгээр. Харин ер нь бол бидний хандлага амьдралыг үзэх үзэл мал нэлээд өөрчлөгддөг юм болов уу гэж боддог. Тэгээд би олон цуглаанд явдаг хүмүүсийг харахаар тэдний цуглаанд явхаас өмнө байсан хандлага нь амьдралыг үзэх хөдөл нь нэлээд өөрчлөгддөг. Айгуу таатай, айгуу таатай үр дүнгууд гардаг байгаа. Тэгээд бид нар чи бага зүйл дээр ер нь хүн яаж итгэмжтэй байх хэвээр шудраг. Мэдээж бол хүн бол цуглаанд явхаас өмнө буюу Есүст итгэхээс өмнө хүний амьдралаар амьдарч л байгаа шүү дээ. Тэрийг бол тэр чинь муухай амьдрал ч юм уу өстө хизээш дурсагдхааргүй гэж бол хэлээгүй шүү дээ. Харин дараачихаа шатанд харин Христэд итгэлээ авчирсны дараа харин илүү урагшилсан, тэгээ дэвшилсэн, дээшилсэн зүйлүүд харагдаад байдаг тий. Том мөрөөдөлд хүрэхийн тулд зайлшгүй жижиг зүйлүүдийг хийх шаардлагатай. Мэдээж. Эсвэл зүгээр л том юм хийх юм чинь би гэл эсвэл том юм хийх. Том байх хэрэгтэй гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Том яриад. Гэтэ түрүүн чиний ярьдаг нөгөө одоо жишээл суглаанд хожих гэдэг байна шүү дээ. Магадгүй тэр бол яг том зүйл төр өсөрсөн яг тэр тохиолдол шүү дээ. Гэтэл нөгөө үр дүн гэтэл үр дагавар нь гэсэн чинь хүнийг ямар байдалд хүргэж байгаа вэ гэхлээр бүр дахижтэй би гар хөдлөхгүйгээр зүгээр амаа ажилуулад ч юм уу толгоогоо нэг жоохон ингэхэд баг ерөнхийн төдийл мөнгө олчих юм байна гэсэн сэтгэлийг улам суулгаад авах юм болов. Тийм болохоор тэрэндээ амтшихгүйгээр байлгахын тулд хүн ухаантай л байхгүй бол. Би нэг Джон Максвеллийн удирдлагын нэг ном уншиж ирсэн л нэлээд дээр үед гарсан ном. Хүмүүс өөр нэлээд мэддэг ном байдаг. Тэрэн дээр Henry Ford гэдэг Америкийн Ford компани үүсгэн байгуулагч захирал. Нэг өдөр өгүүлбэрийн аппарат нь ажиллаагүй юм байна л да. Шинэ тавьсан аппарат нь. Тэгэхээр засварчин дуудаад компанид гэрээт засварчин дуудаад. Тэгээ нөгөө засварч нь хурж ирээл энд нэг жоох юм хөдөлгөөл, энд нэг жоох юм хөдөлгөөл, энд нэг жоох юм хөдөлгөөл. Тэгээд нөгөө юугаа өгчөөш нэхэмжлээ тий өгсөн чинь $900 бийл биччихсэн байна гинэ. За. Хенри уурлаад тий чи юу харсаар адил чи энд нэг жоох юм хөдөлгөөл, энд нэг жоох юм хөдөлгөөл тий ийм их мөнгө авах тий яадгийн. Манай хүч угаасаа мөнгөнтэй хайртай хүн. Мөнгөний үн цэнийг мэддэг хүн. Тэгсэн чинь нөгөө засварч яасан бэ гэвэл за бид бол задлаад биччихье гэсэн гинэ. За. Тэгээ юу задлж бичсэн бэ гэвэл энэ тэнд жоохон юм хийснийхэн төлөө $10. Харин хаана жоохон юм хийхээ мэдснийхэн төлөө $999 гэж бичсэн байгаа байхгүй. Тэгээд өөр $990, $1000 хэмжилсэн байсан шүү дээ. Тэгэхээр зүгээр залуучуудыг би зөв бодож байгаа манайхан өнөөдрийн миний хийж байгаа тэр хичээл тий яг өнөөдрийн үзэж тарж байгаа сурах гэж оролдож байгаа уншиж байгаа өөрийгөө боловсруулах гэж оролдож байгаа тэр жижигхэн юм шиг санагдаж байгаа мэдлэг маань бас намайг хожим амжилтанд хүрэхэд маш том өндөр амжилтанд хүрэх түлхүүр болно шүү гэдгээс ойлгох хэрэгтэй юм шиг. Одоо гадуур одоо маш их ярьж байгаа үг байна л да би ажилдаа ирж явахдаа хүртэл сонсч илээ. Тэр үгээр агуу зүйл
энгийнээс эхэлдэг. Агуу зүйл бага зүйлээс Бага эхэлдэг. зүйлээс Тэгээ хүн болгонд энэ мессежийг энэ үгийг тэг хэлээд байвал яг хүмүүс зүрхэндээ аваад ойлгох юм шиг. Тэгээд эн чинь бас нөгөө их нь Библиэс ихтэй тийм үү. бага зүйл итгэмжтэй байх юм бол том зүйл. Ер нь бол нийгэм гэснээс ер нь Монголын зүрх үг байгаа шүү дээ. Хүн болох багаасаа, хүлэх болох унгнаасаа гэж тийм. Тэгэхээр ер нь хүүхэд байгаас нь эхлээл бид нэр тийм хүүхдүүдээ эцэгчүүд нь багш нар нь ч бай, сургууль хүмүүжүүлэгчд нь энэ нь бага зүйл та нар итгэмжтэй бай. Энгийн зүйл та нар шудраг авах хэрэгтэй гэдэг. Энэ мессежийг ер нь багаас нь эхэлж хэрэгтэй. Тэгэхгүй бол бага хүүхдэд бид нэр тийм их том хичээл заагаад байх шаардлага мэдээж жоохон хэцүү те. Харин бага зүйлийг ч гэсэн хүүхдүүдтэй энэ хүүхэд жоохон юм аа. Энэ ухаан нараа хүрээгүй байна гэж бага гэж бодохгүйгээр хүүхдтэй ер нь заалжуулах хэрэгтэй. Бид нар ямар сандаа нөгөө худлаа ярьсан хүүхдэд гэдэг штэ. Хуурцаар худалж олно шүү чи. Хумслаар хулгайч олно шүү гэдэг штэ. Би бас дээрх нэг эмэгтэйтэй уулзч яасан. Яг ярьсан. Тэгээ яагаад ярих болсон байг вэ? Шалтгаан охиныг би харсан. Хэд удаа би барьсан байхгүй юу? Яагаад тэгэхээр юу жахт нь барьсан? Худлаа ярьж. За. Бас хулгай ээжийнх нь бас хэд удаа барьсан. Тэгээд ээжд нь хэлсэн чи анхандаа бол ээж нь бараг л хүүхд юм чинь тий. Ингэж бол өөрөө засарч штэ. Гэсэн тийм л үзэлтэй байсан. Тэгээд ярьсан чи ингээд айгуу гайхаад яагаад хүүхдийг бас ингэж ярих хэвээр энэ чинь хүүхдийн л зан штэ гэдэг утгаар нь авсан. Тэгээ миний бүр анх мэдсэн цаг нь бүр олон жилийн өмнө. Тэгээ тэр чинь нэлээд цаг хугацаа өнгөрөөд хүүхд маань бараг хүрж яхад бас л тэр зангаараа харин ч тэр зан нь бүр нэмэгдэж тий нэлээд худалж болцсон, нэлээд юм хумсалдаг болцсон. Хумслна гэдэг чинь хүний юмыг зөвшөөрлөг байна гэсэн утгатай тий. Тэгээ хулгай хийхийг бид бодохдоо гинтэл нэг амар том хулгайч гарч ирэл дэлгүүр ухна гэж ойлгоод байна. Биш. Нөгөө жижиг зүйл гэдэг чинь энийг яриад байгаа шүү дээ. Бага зүйлээ юмыг зөвшөөрлгөө. Зүгээр ээж аавынхаа юмыг зөвшөөрлгөө аавна гэдэг чинь хулгай буюу энэ хүүхд бол буруу зүйл хийж байна. Тэгэхээр зэрэг бид хүүхдүүдтэй яг энэ зүйлийг бас илүү жоох юм хөөрхөн амьтан тэгжилэг одоо хараалын үхэлэгтэн өгөхөөрсөн явж байгаа. Өгөхөөрдөө бүр хилүүлээд идэг осол. За дагаад хэлээрээ. Дахиад хэлээрээ гэл. Харин эн чинь хүүхдийн маань хүмүүжилд нь ямар сөрөг нөлөөтэй вэ гэдэг эцэг эхчүүд бас мэдэхгүй. Хүүхдээ нэг мэдгээр л сургууль соёлоор дамжуулаад ухаантай, ухамсартай нэг сайхан хүн болгочихно гэж бодоод байна шүү дээ. Харин сая хэлж байгаачлан бид нар багаас нь бага зүйлээр хүүхдээ яаж ухаантай болох хэвтэй вэ тий? Төлөвшүүлэх хэвтэй вэ гэдэг чинь багаас л эхэлж байгаа. Яаж сайн хүн болох вэ гэдэг чинь. Ер нь гэхдээ ингээд жижиг зүйл, деталь зүйл рүү анхаарал тэр болгонд ингээл санаа тавиал тэр болгоныг засаад амьдрал тийм ядаргаатай биш үү. Ингээд юм болгон дээр л жижиг юмнууд нь анхаарлаа хандуул. Энэ яг эрчүүдийн зам гарч байгаа. Эрчүүд бол энэ нөгөө жижиг сажиг юм дургу учраас. Ингээл том юм тийм том зураг хармаар байна. Та нар бол айгүй том өрөөтөлтэй. Аргагүй алсыг хардаг эр хүн. Тэгээд нөгөө ээжнийшин болохоор өста хэрүүлж гэдэг нь өста ховж юм хийдэг ядаргаатай өглөө тэгээд энэ жоохон юмд чинь санаа зовоол ядаргаатай ингэж. Тэгээд бид тийм чадвартай байдаг. Угаасаа байглаасаа бид чинь тийм чадвартай сайхан хүмүүс шүү. Үнэтэй бид нар баг зүйлийг хүүхдүүдэд заах гэж зөвлөх гэж энэ зүйл чинь буруу энэ зүйл чинь сайн гэж дэмий юмд өглөөд байгаа юм шиг. Яг үндэ жижиг зүйл дээр хүүхдүүдтэй эр нөхөртэй ямар их халамж тавьдаг хүмүүс вэ би чинь. Тэгэхээр хараа баг зүйл дээр нь тэгвэл хүүхдүүдийг айгүй сайнаар өгтөлдөг нь ээжүүд байгаа даа. Харин мэдээж эрчүүдийн хувьд болохоор хүүхдүүдийг том зүйл мөрөөдөхтэй том зүйл сэтгэвчтэй байх. Тэр тал дээр нь бас баг зүйл хэр баг байж болох юм бэ гэдэг нэг зүгээр миний хувьд тийм сониуч асуулт төрөөд байна л да. Би одоо баг зүйл итгэмжтэй ах хэвээр гээл нэг төмс арилгаж байхдаа бүрсээ яг л твтг шиг бүгднгийн яг адилхан хэмжээтэй ингээл хэрчих тухай бодоол энэ дээр ингээд санаа зовлоо. Ингээм болоос амьдралаас айгүй ярвагтай, яршигтай. Санийхаа ухамсараар харж байна. Харин тийм. Тэгэхээр зэрэг эрчүүдийн ялгаа яг юм л дээ. Тэгэхээр эрчүүд баг зүйлд итгэмжтэй хандаж чадахгүй, том зүйл итгэмжтэй хандна гэсэн. Ер нь тэгдэм шүү. Та нар ер нь амьдрал дээр яг тийм байдаг юм шүү. Ингээ анзаараад ахаар ерөөсөө нэг хог мог тарихтай нэг хэн өчггүй явж идэг те. Тэгээд тэгсэн мөртлөөс л нэг машины зогсоол мөсөөл те бас тиймэрхүү дүүр сэтгэгээд байгаа те. Яг баг
сар зүйл дээр анхаарал тавьдаг ирчүүд бас байдаг л да. Тэгээд цөөхөн тий. Нийтлэгтэй бол магадгүй тийм биш болно. Гэтэ надад зөвөр баг зүйл итгэвчтэй хандна гэж олон хэрэггүй зүйлд анхаарал хандуулчих юм үдэ гэсэн айдас байдгийн. Яг тэгвэл яг энэ ч л нөгөө нэг бурхнаас нөгөө заяасан төлөвлөгөөгөөр явж байгаа байхгүй нөгөө том эрчүүд нь болохоор том зүйлүүдэд зохион байгуулаад тэднийхээ ажлыг хийгээл яг тэр хүрээндээ хийгээд эмэгтэйчүүд нь та нарын үлдээсэн дээр харахгүй байгаа тэр нарийн ширээ ер нь эмэгтэй тэр бүхнийг л харж байгаа байхгүй. Тэгээд хоёртаа санаа зүрх эмэгтэйчүүд бас олон байгаа да. Би л үгүй болоо гэж үзчихээ. Ихэнх нь ер нь санал нэгтэн. Ихэнх нь эмэгтэйчүүд чинь бас хараа багхан зүйлдээ санаа тавиагүйгээсээ болоод том юм бодож сэтгэж том юм хийн гэл ингээл явж идэв. Яг явдаг л та. Тэрэндээ хүрэхийн тулд жижиг зүйл дээр яалтчгүй байд анхаарал тавих л санаа тавих. Тийм болохоор ер нь өнөөдөр ер нь эрчүүдэд хамгийн гол нь хэлэх хэрэгтэй биш үү? Та нар нарийн юм хараач. Тийм гендри ядгаа хийдэг. Тийм учраас ядамаа эрэгтэй хүүхдүүдтэй бол бүр хэлэх хэрэгтэй биш үү тий? Тэгээ зүгээр миний гаргаж тавих гэдэг тэ санаа бодох хэвээр зүйл юу гэж ойлгоод байвал. За би жижиг зүйл итгэмжтэй хандах хэвээр юм чинь ингээд жижиг зүйлийнхээ ардл өөртөө ерөөсө тэрийгээ л хийгээ сууж. Тэрнээс дээшлээ яах вэ гэсэн бас залах уу ч юм уу лазан ч юм уу тэ итгэхгүй тийм амьдралыг бас хүмүүс сонгох гээд байх тал руугаа байж магадгүй гэж бодод байгаа. Тэгээд нэг нөгөөтэйгөр за энэ жижигэн ч гэсэн чухал юм чинь гээд өөрийнх нь зорж байгаа том зорилгод нь шал хэрэггүй хөндлөнгийн юм санаа зовоод идэг тийм залуучууд бас байдаг байхгүй юу. Тэгээ ерөөсөө л нэг л найзтайгаа хамт байж явах дуртай найзынхаа юмыг дөхүүлээд өгөөл ингээ явж явах дуртай бас нэг том юм өрөөдөө цаашаа явчих тийм сонирхолгүй ч юм уу эсвэл тэрэндээ хүрийнхээс айдаг өөрийгөө голдог ч юм уу ийм залуучуудаа би таарлаж л байсан. Аль алиг нь гэхдээ яг нөгөө хэмжээг нь бариад өгөх юм бол болох юм биш үү? Бүр огтаараа багаас нь одоо жишээлбэл ийм жижиг зүйл чи ийм чухал шүү гэдгийг нөгөө хэлж өгөөгүй өссөн хүүхэд том болохоор ерөөсөө анзаарахгүй хайхрамжгүй хандах хандлагатай тийм ээ. Харин багаас нь аль алинд нь сайн сургаад өгөх юм бол яг нөгөө хэмжээгээ бариад барина тий. Боломжтой. Тэгээд бас бид нар бас том мөрөөдөж байгаа шүү дээ тий. Том мөрөөдөөл ингээл хүсэж ирмэлзээл амьдарч байхдаа тэрэнд маань хүрэхэд яг заашгүй хэрэгцээтэй жижиг зүйлүүдэд итгэвтэйгээр сайн хийх нь л илүү бас жорын таруулсан амьдралын нэг хөвшил юм уу. Тэрнээс биш жижиг юм боломжгүй. За хогноос салъя гэдэг нэг том зориг байна. Төсөөл байна. Тий одоо хүн болгоно л одоо хэлж штэ. Ингээд сайхан хөдөө одоо за хотын хогийг ч яг нэг эзэнтэй. Тий хотогчуулгын ирээд цэвэрлчих юм бас ч гэж учиртай юм. Ямар ч эзэнгүй хогуд байна. Хог байна. Голын эргээр идэх хог, хөдөө идэх хог. Яг манай нэг бага ангийн багш яг бид нарт тэгж хэлжсэн. Бага ангиж байхад та нар ер нь хаана хог хайдаг вэ гэсэн чи бид нар яг сайн болох гол хогийн савнд гэлдэг чи. Гэсэн чи манай багш бас нэг сони юм хэлсэн. Тэр үгээр та нар автобусанд хог хайж болно шүү гэж хэлсэн. Бид нар яагаад гэж асуусан чинь. Яагаад гэвэл автобус чинь цэвэрлэх хүнтэй. Харин огт эзэнгүй газар та нар харин хог хайж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээ бүр гайхсан ямар сони юм идэм бэ багш. Тэр үг ерөөсөө санаанаас гардаггүй. Тэгэхээр чиний хэлсэн саний ярьсан үг миний нөгөө хот эзэнтэй байна гэдэг хоёрыг нийлүүлэх юм бол бид нар хогийн дундаа амьдрах болж байгаа тийм. Гэхдээ хараа яагаад гэвэл энийг мэдээж яг тэрх ёстой ёсгүй гэж мэдээж багадаа бол шууд тэгж хүлээж авахаар гэтэл яг багш маань болохоор бидний зүрх сэтгэл юу гэж суулгасан бэ гэхээр нэрэл байгаль дэлхий чинь биднээс өөр эзэн байхгүй. Ингээ харахад өдөр болгон очиод цэвэрлжтэй цалингийн аваад цэвэрлчих хүн байдаггүй тийм болохоор яг хогийг хайцсан байгаа хүн очиж буухаас нааш хинч мэдэхгүй. Тийм газруудад бас тэг бодож явах хэрэгтэй байхгүй нэрээ яах юм да. Би бол хүүхдтэй бол үргэлж тэгж заадаг. Годомж нь ингээд чихэр идэл хог хайна гэдэг бол ерөөсөө маш буруу зүйл. Тэгээ миний хүүхд том хог бол гадаа бол хаяхгүй яа гэвэл жижиг хогоо хайдгүй учраас чихрийн цаасыг годомж нь ингээд хайчдаггүй учраас том хог тэр юм муух болгоно гэдэг бол сервист ингээд байхгүй. Одоо ингээл өдөр тутмын ингээл харж байхад нэг гой машин унц хүмүүс. За ард нь энэ ямар гой машин бэ гэж явж итэл байхгүй. Цонхороо нэг. Цонхороо хундааны шүм гэлсэн дээ. Би тэгэл бүр хуурал. Тэгээд тэр нэг хотоорхон хэрэг болсон юм амилээ хүмүүстэй хамтдаа. Тэгээд бид яг буудал дээр зогсож байхад хүмүүс яаж ийнө гэхээр зэрэг нэг хажуудаас нэг эмэгтэй байсан хараач тэрэг. Тэгээ харсан чи юу болсон бэ гэхээр зэрэг хогийн сав байсан.
2 ч хогийн сав. Гэтэл тэнд байгаа залуучууд, эмэгтэйчүүд, охтууд байсан, бүсгүүчүүд те. Улаан цам 2 хогийн сав байсан чинь яг хажууд нундааныхаа сав шийдэл цаасаа хийж байгаа. Тэгээд тэр охин маань шоолоод хогийн сав байхад яагаад заавал гадна хайж байгаа юм байна энэ эмэгтэйчүүд ямар сони ингэж. Тэгээ бид хоорондоо ярьж ирсэн баг. Яг энэ л байхгүй. Би саяхан бас нэг хүний хажуугаар доторны ичээж гэж хэлээд үзүүрээ. Би ч бас нөгөө эмэгтэй болохоор айштай бас нөгөө шууд бас ингээ хэлэхэр хүн бас яаж хүлээж авах вэ те? Шууд зохиод авах юм билүү яах юм бэ? Тэгэхээр зохиод авдаг хүн ховролтой бас. Гэхдээ зарим нь байдаг шүү дээ. Нэг л тэр нь чамтай тааралтай. Би л айд юм аа. Тэгээд тэгсэн мөртлөө би ингээд үнэнгээ хэлчмээр санагдаад ингээд хэл цахтаад байдаг. Тэгээ хаяа шууд зүрхтэй гэж шууд хэлчихдэг. Тэгэл тэр хүн яаж хүлээж авах нь бөө мэд. Ямар ч гэсэн би хэлэх хэрэгтэй гэл тэгэл шууд цаашаа яваад байдаг. Хэдүүлээ сайхан цэвэрхэн амьдраа гэвэл жижигхэн өөрийнхөө барьсан хогийг яг тэрэн шиг өшөө бид нар яагаад хараад энэ жишээлбэл хогийн савнд нь хаяхыг бид нар сурах хэрэгтэй. Энд чинь нөгөө хүн үнэнч байх байдал бас орж л байгаа байхгүй юу? Тэрийн дөрнө харж байгаа хөнгөнгөд хайдаг. Тэгэл чи хогон дотроо амьдарч байгаа. Харин баг зүйлдээ бид нөгөө үнэнч байж чадах юм бол би цаашлаад би том зүйлд ч гэсэн бид нар хамгийн сайнаар санаж чадна. Тэгээ магадгүй намайг харсан хүн ч юм уу те цаашдаа намайг дуурайш. Одоо жишээлбэл альбом тушаал ярих юм бол те би альбом тушаал бүр энэ хүн итгэмжтэй юм чинь энэ хүн үнэнч юм чинь би энийг бүр илүү альбом тушаал те өндөр альбом тушаал тавихад яг тохиромжтой хүн байна ч гэж намайг харна штэ. Тийм нэг юм бас тийм найдвартай хүмүүсийн өсөглөнд орчод байна. Угаасаа яг тийм байгаа. Энэ тэмдгүүл ер нь бол болж өгвөл зарим нь өөрөө л одоо юу хөө тийм гоншинтай болсон. Есд итгэдэг хүн байвал бүр сайн байх шүү. Гэж миний одоо нэг удаа ийм зүйл тохиолдсон л да. Манай хүн бас хэдэн хүмүүстэй явж байгаад нэг төрөвч болсон гинэ. Тэгээд онгоолсон ч гэсэн маш олон виза картнууд. Ерөөсөө тэр хүний яг хэрэгэлдэг бүх юм нэ. Гэтэ мөнгө нь бол байхгүйсэн. Тэгэл нөгөө хулгайч нь хайсан юм шиг. Тэгэл бичиг баримттай. Бичиг баримт нь ингээд бүр нэлийн зузаан төрөв, том төрөвч болсон юм нэ эмэгтэй үнэ. Тэгсэн чи ашгүй яг нөгөө визан дээр нь ч юм уу нөгөө утасны дугаар нь харна заалгасан гинэ. Тэгээд байна уу бид нар ингээд төрөвч хотлоо гэсэн чинь хаанаас авсан та нар? Ингээд нэг их зайгиж гинэ. Нөө сүүлцийг. Яг хулгай сүүлцээ гэдэг яг мэдчихэж байгаа. Ууртал байна л дээ. Үгүй энэ чи хараа олоо та ирж аваа гэд тэгсэн мэлээс чи. Хаана? Та нар хаанаас олсон? Хэдэн дөрөвийг авах гээд байгаа гэл ингээл амар уурсан гинэ. Тэгэл манай жоохон эсвэл бид нар ингээд Есүс итгэдэг хүмүүс байгаа юм аа. Та ингээд сансарт өгдөг цуглаанд Есүсийн цуглаанаас ирээ авчих чинь. Өнгөн дууных нь өөрчлөлт. За. Яасан сайн хүмүүс вэ? За тгийгээл тэгээд очоод авсан гэж. Очоод хэдэн төгрөг өгөх үү гэж тэгсэн гинэ. Манай өнөөс тэгсэн чинь. Гүү бид нар ингээд мөнгө төгрөг авахгүй та ингээд зүгээр аваа юу гэдгсэн чинь. Гэхдээ юу гэсэн үг тэр энэ цуглаанд чи өргөчий гэл нэг 20,000 төгрөг гэсэн. Тэгээд тэрнээс ингээд харж байхад нэрэл өөр магадгүй те. Өөр ашиг хонжоо хайсан хүмүүс бол бас нэг ондоо хандах байсан. Тийм нөгөө хайцсан юм аваараа гэдэг компанийнхаа. Тийм тэгээд тэр их чинь бас хандлага нь болохоор Есүс итгэдэг хүмүүс болохоор нөгөө итгэмжтэй бас сайн хүмүүс байдаг гэж ихийнх нь тийм хүмүүс байдаг гэж дууссан учраас бас магадгүй тийм сайн. Ер нь яг уу заадаг сургаал, сурж байгаа, сонсож байгаа сургаал, үзэл баримтлал нь тийм боловч бас энэ дотор бүх Есүс итгэдэг хүмүүс бүгдээрээ одоо сүмд явдаг болсоод тий. За итгэдэг гэх юм бол үнэн сэтгэлээс итгэж байгаа улсуудын хувьд бол амьдрал нь аргагүй өөр байдаг тий. Гэхдээ тэдний дунд бас зүгээр ингээд чиний цуглаанд явж байгаа ч гэсэн олон жил цуглаанд явсан ернээ бас бүтэхгүй нөхдүүд бол мэдээ байна. Та ялангуяа сүм цуглаанд тий үйлчилж ажилладаг хүний хувьд бол тийм улсууд бол байдаг л байж таарна л да. Тий уулын мод урттай богинтой тий. Гэхдээ ер нь бол мэдээж сайн тал нь тий нийгэмд бол ер нь дуудагдж байгаа хүмүүсийн дуулдж байгаа зүйл ер нь эерэг шүү. Тэг хүмүүс аль нь ер нь бол Есүс итгэдэг хүмүүс чи ийм билээ гэд ерөнхийдөө бол мэдсэн. Юм байна. Ер нь таатай мэдээ бол. Тийм. Үнээр яг тэгж бол үлгэрлэл болж чадж байгаа бол бас гоё багхгүй шүү дээ. Тий бас Монгол улсад маань монголчуудад маань хэрэгтэй тий их оронд маань хэрэгтэй л зан чанарыг бас бид нар улам илүү сурж төлөвшүүлэх хэрэгтэй. Улам илүү заа сурах хэрэгтэй. Тийм учраас бид багаасаа л гэж яриад байна шүү дээ. Эхнээсээ тийм ингийн зүйлээс гэж нэг хүнийг ч гэсэн бид зөв ухамсартай, зөв үзэл бодолтой болгож чадвал тэр өмнө дараа нь ямар үнэхээр олц шиг тийм үү эрдэнэ шиг болох үлээ тийм. Одоо бүр гадуур нэлийн олон хүмүүсийн хийж байгаа ажил болохоор нөгөө
хүний лангуун дээр суудаг гэдэг цалингийн авдаг. Яг тэр хүмүүс хүртэл хамгийн наазах нь тий яг энэ нөгөө баг зүйл итгэмжтэй хандах юм бол гэдэг үг ойрхон байгаа байхгүй юу гэхлээр та энэ зүйлийг зарснараа тий магадгүй таны цалин нэмэгдэхгүй ч гэж болно. Гэхдээ та хүнд яаж хандж байна? Хийж байгаа ажилдаа яаж хандж байна? Сайн хандах юм бол амьдрал эргүүлээ танд сайн сайхныг өгнө шүү дээ гэдгийг бас санаж байхад идэвдэггүй тийм. Ер нь хүний хандлага гэж их чухал тийм. Багаасаа тийм учраас бид хүмүүсээ хүүхдүүдээ тийм альва зүйл зүрх сэтгэлээсээ, шин сэтгэлээсээ ханддаг байх нь аюу зөв л байна. Одоо л ер нь танаас хамгийн зүйл ер нь бол маань нэвтрүүлгийн цаг өндөрлөж байна тийм. Хамгийн зүйл зүгээр нэг асуулт асуух чухал асуулт гэж бодлоо. Та өнөөдөр өөрийнхөө амьдралд ямар том мөрөөдөлтэй вэ? Тэр том мөрөөдөлд хүрэхэд бол өнөөдөр ямар жижиг зүйлүүдээр найдвартай энэ хандж байгаа вэ? Би иргэнийхээ хувьд мэдээж төлөх ёстой төлдөг тий. Бүх зүйлийг яг хэн намайг юу гэж хэлнэ тийм албан тушаалтан ч ямар эрх үүрэг надад байна. Тэр болгоныг би үнэхээр сайн хийхийг хичээдэг. Энэ бол мэдээж миний одоо их Иесуст итгэснээс хойш сурж байгаа, суралцж байгаа нэг зан гэж бодож байгаа. Тэгээд аливаа зүйлийг ер нь энгийн зүйлийг бага зүйлсээс эхлэх ёстой. Та тийм том мөрөөдөл байдаг уу? Мэдээж байна. За та ямар том мөрөөдөлтэй вэ? Бүгдийг нь хэлэх үү? Цагт хүрэхгүй шүү дээ. Бүгдийг нь хэлэхгүй дээ зүгээр л бодож байгаа хамгийн нэг хэлвэл те таны хувьд энд тохирохоор за хамгийн ойрын бодож байгаа нэг төлөвлөсөн зүйл байлээ тий. Тэгээ ер нь одоо нэг зүйл хорхоосод байгаа. Тэгээ тэр маань ер нь цаашдаа айхуу пицца бэлэн хоол гэх үү эсвэл торт, кекстэй одоо эмгтээлэг, эзэгтээлэг энэ зүйлсүүдээр магадгүй чадал хүрвэл бизнес хийх. Тийм зорилт ер нь бодол байна. Гэтэ яг одоо би бүгдийг сайн хийж чадахгүй тий. Гэтэ ямар ч байсан би баг багаар одоо юу хийж байгаа. За өчигдөр жишээ нь. За ойрын жишээ. Би 4-ний шөнө унтсангүй баг. Яагаад тэгэхээр зэрэг би 2 хүүтэй, хан хүүтэй. Миний 2 хан хүү өчигдөр төрсөн өдөр нь 5-нд байсан. Өчигдөр байсан. Тэгээд би 4-нд унтсангүй. Анх удаа ээжийнхээ үүргийг гүйцэтгэж торт буюу бялууг нь худалдаж авахгүйгээр хийж өөрийнхөө кап хийхээр бэлдлээ, пицца хийхээр бэлдлээ. Сүүлийн үед модонд ороод байгаа колата дахиа. Зөв үүнийг хийхийн тулд би багаас эхлээ те хийж анх удаага хийж эхэлсэн те. Тэгээ багаар ямар нэг хэрэгцээтэй материалууд буюу листик те одоо багжуудыг худалдаж явж эхлээд нэлээд болж шүү ер нь бол те. Болж тэр зорилтондоо хүрэхийн тулд ингэж багаар хийж тэгээ бусдыг дайлж байна. Яг одоо авчирсангүй л те. Чигшээ те. Өнгөж үзчихэд энэ бол миний ойрын мөрөөдлийн одоо багаар явж байгаа нэг хэсэг үү. Зам тийм. За үнэхээр сонирхолтой ярилцлаа. Тэгээ үнэхээр таны хувьд тэр том ресторан нэгээрээ ерөөлөө одоо сайхан ерөөлөө байна тийм. Тэр хүрхийн тулд өнөөдрийн хийж байгаа таны жижиг алхмууд чинь тийм үнэхээр шат болон таныг гээш өсгөх чинь туслах байх. Туслах нэгт бол би огтхон зэрэгэлцэхгүй байна. Агуу амжилт таныг хүлээж байгаа шүү. Тийм. Агуу амжилт жижиг зүйлээс эхэлнэ. Тийм шүү. Тэгэхээр үзэгч та бүхэндээ гэрэл нэвтрүүлгийн удаагийнхаа дугаарыг хүргэж байна. Бүх агуух зүйлүүд жижиг зүйлээр эхэлсэн байдаг. Жижиг зүйлээр бүрдсэн байдаг. Хэрвээ танд амьдралдаа ямар нэгэн асуух зүйл, амьдралдаа ямар нэгэн сонголт хийхэд чинь зөвлөмж, тусламж хэрэгтэй, хэн нэгний санаа бодол хэрэгтэй бол манай эргэн хандах ус руу холбогдож болно шүү. Тэгвэл манай утасны үзүүрт сууж байгаа мэргэжлийн зөвлөгч нар таны яриаг сонсож танд тохирсон зөвлөгөөг чадчихнээр өгөхөд бэлэн байх болно. Анхаарал тавьсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Шудраг миний сайн найз эрхчлөө хүч чадал тэгэл найдвар хайр илгэвсэг итгэгч бахархал инээмсэглэл баталгаатай найдвартай хамгаалагч үннийг заавч өөр гэрэл та Есүс Монгол хайртай 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 Гүмсэрлэгдэн зүрхэнд хүрсээ